За хөтөлбөртэй хамтаа үзэгчдээ маш их баярлалаа. Хөтөлбөр үргэлжлэн хурж байна. Яг одоо та бүхэндээ зочдтой уулзуулахад бэлэн болсон байна. За бидний өнөөдрийн зочдоор Магны Арслан клубын тамирчин Артур, тамирчны аав Сод баяр нар хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Өнөөдрийн минь төргий. Сайн байна уу? Урьдчилан мань хүлээн авч ирсэнд их баярлалаа. За баярлалаа. За тун одохгүй Монголын U12, U10 насны ангиллын хүүхдүүд маань Америкийн нэгдсэн улсыг зорих гэж байгаа. За тэрэнд юу болох вэ гэвэл эдгээр насны ангиллын дэлхийн авраг шалгаруулах тэмцээн болох гэж байгаа. За энэ гайхалтай том тэмцээн уралдаанд Монгол улсаас яг энэ ангиллалд ингээ явж ийн гэдэг нь өөрөө маш гайхалтай мэдээлэл байгаа юм. За энэ мэдээллийг үзэгчдэд хүргэхээр та хоёроо бас урьсан юм аа. Мэдээж бол тэмцээн тун удахгүй эхлэж байгаа учраас сонгон шалгаруулалтууд явагдсан, хүүхдүүд бол сонгогдсон. За тэгээд яг тэр хүүхдүүдийн төлөөллөөс бас студиуд та хоёроо урьсан. Юун тэр хоёртой сайхан дэлгэрэнгүй танилцмаар байна л да. Яг одоо миний дөө яг хэдэн жил хичээлж яах хөлбөмбөр яагаад орлох болсон юм. Та хоёр нь бас өөрийгөө сайхан дэлгэрэнгүй танилцуулаад өгөөч. За окей. Намайг Сод баяр гэдэг. Хоёр бизнес эрхэлдэг. За ингээ хүү маань Артур, Сод баярын Артур. Манайхаас хоёр хүүхэд явж байгаа. Аргун гэдэг энэ Артурын ах нь Аргун. Өнөөдөр хичээлтэй байгаа. Тэгээ Артур 10 насны ангилд, ах нь Аргун 12 насны ангилд тоглоно. Тэгээ хоёр хүүхэд маань хоёулаа Магны Арслан гэдэг клубын тамирчин. 2025 онд байгуулагдсан тамирчин клуб л дээ. Тэгээ тэр клубт харьяалагддаг. Зүгээр энэ хэд маань тэр клубт харьяалагдахаас өмнө нь бол ерөнхийдөө гэрийнхэн гадаал хөлбөмбөгийн талбай дээр л тоглодог байсан. Тэгэл сайн тоглолол хүмүүс хараад ингээд тэмцээнд ороод үзээч идэргээд тэгээ хамгийн эхлээд шинэ ярамг гээд багт урилгаар тоглоод дажгүй тоглоод харагдаад тэгээд дараа нь Магны Арслан гэдэг клуб байгуулагдаад тэр клуб ингээ хоёр хүүхдээс аваад тоглоулъя гэдээ аваад тоглоод нэлээд хэдэн тэмцээнүүдэд оролцсон. Тэгээд нэлээд хэдэн алтан медалууд авцсан тий. Тэгсэн. Тэгээд 3 мөнгө аваад За тэгээд явж байгаа л алтын тал гараал байнгын мөнгө аваад тэгээд хэдэн алт авлаа минийх үү? Нэг алт медаль авсан тий. Баян мөнгө авж байгаа л сүлд нь бол нэг алт авсан байна шүү дээ. Гайхалтай. Юу тоглож байгаад хэдэн хоног тоглол дэрэнгээд ба хаг байдаг байхгүй. Тэрэн дээр алтын төлөө гараад шогийн хөрөв рүү орох гээд ирсэн чи хожигдоод тэгээд заанаасаа гараад тэгээл тоглохоо тэгээд хөөх юм аа. Спортоор хичээлж байгаа хүүхдүүд бол нэр үнэхээр аавштай маш олон одоо даваа талууд байдаг. Манай Артур ер нь яг яагаад хөлбөмбөг дуртай болсон чи? Тогломоор санагдал тэгээд шууд тоглохоор болол шууд спортоор хичээллээ. Өөрөө шууд хичээллээ хэлсэн юм уу? Тэ ахтайгаа нийлээл хоёлаа. Одоо нийлээл. Ааха. Тэгээд 24 оноос тоглож эхлэв. Тэгэл 24 оноос хойш тоглож эхлээд одоо маш том амжилт гаргацсан. Одоо юу вэ? Дэлхийн авраг шалгаруулах тэмцээнд явах гэж байна. За энэ гайхалтай тэмцээн уралдааны сонгон шалгаруулалт бол мэдээж бол энэ том тэмцээн уралдаан учраас тийм маш өндөр шалгууртай одоо сонгон шалгаруулалтууд бол явагдсан байх гэж бодож байна тийм. Хоёр хүүхдийн хувьд ч гэсэн хэрхэн яаж тэнцээ вэ? Ер нь сонгон шалгаруулалтын үед та яриа. Тийм сонгон шалгаруулалтыг яг бид хэд ингээл хүүхдүүдэд зөөгөл энэ тэмцээн тоглолтод оруулаад явж илсэн л тийм. Тэгсэн чинь нэг ийм элит актив гэдгээс ийм Америкт нэг ийм тэмцээн болох гэж энэ хүүхдийн дэлхийн авраг дэлхийн 48 улс оролцсон гэж хэлсэн. Азийн 5 улс эдгээр оролцсон. Тэгээд ингээд ирж шалгуулаач гэсэн нэг юм зарлал байсан. Тэгээд тэрний дагуу очиод шалгуулсан. Тэгээд 180 орчим хүүхд шалгуулсан билүү. Тэрнээс 180-аас орсон. Манай хүү чи 10 насны ангилд одоогоор 10 насны ангилд 10 хүүхэд. Тэгээд 12 насны ангилд 16 хүүхэд явахаар байгаа юм билээ. Шалгарсан гэдэг. Тэгэл нэг тийм нэг хоёр шатны шалгуулалт хийсэн баха. Эхлээд нэг шалгаа, дараа нь хоёр дахь удаа шалгаа. Тэгээд нэг ярьцлага
сэтгэл зүйн шалгалт малгалт дээр авсан баха. Би тэрэнд нь бол яваагүй зүгээр ээж нь явж ирсэн. Тэгэл болчлоо явахаар болчлоо. Явахд болох уу, бэлэн үү, ийм болох гэж байна гэж. Шалгуулаа. Тэр юугаар нь харсан чинь би байгаал тэгээд тэнцсэн байсан уу? Тэнцэл баяр. Баярлал тэгээд Хөөх юм. Ах нь бас тэнцсэн гэж штэ тий. Яах нь бас явах тий. Та ер нь бас өөрөө хөл бөмбөг сонирхолтой хүн байгаад байна уу? Яаж ингэ хоёр хүүхдээ хоёуланг ингээд дэмжиж ирэхээр. Би нэг тийм өөрөө нэг сүртэй тоглодогч биш. Зүгээр нэг их актер сонирхох. Хүүхдүүдээ л ер нь сайхан Энийг дэмжиж тоглоод гадаа хөлбөмбөгийн талбай дээр тоглосоор бол ийм болчихж байгаа. Тэгэхээр гадаа байдаг хөлбөмбөгийн талбай байна гэдэг айгүй том юу байгааз. Одоо шүү тий. Хүүхдүүдийг бас Энд хорооллууд хөгжүүлж чинь тий хүүхдүүд. Энд хорооллууд гадаа хөлбөмбөгийн талбай эсвэл одоо 3-4 сагсан бөмбөгийн талбай дээр байгалах хэрэгтэй байхгүй. Тэгвэл ингээ хүүхдүүд эндээс л гарч ирж байгаа. Тэрнээс хөлбөмбөгийн талбай байдаггүй хороол хотхны хүүхдүүд айгүй их сонирхолтой тоглох гээд байдаг. Тэгээ ирээд ингээд яг зэрэгсээр тоглохоор айгүй муу байдаг шүү дээ. Баян тоглож чадахгүй учраас байхгүй учраас. Тэр чи яг өөрснийхөө сонирхлоороо зүгээр ингээд гудам тоглож байгаа хүүхдүүд тэгмүүд л яг ингээд мэрэгжлийн багш дасгалжуулагчдын доор ороод ирэхээр улам ур чадвар улам сайжирна тийм сайжрах. Зүгээр л тэр энэ хүүхдүүд гадаа зүгээр хоорондоо нийлээл өөрсдийнхөө одоо ойлгож мэдснээр л тоглож байгаа байхгүй бижгэл тоглож байгаа байхгүй. ингэж Одоо тэр тал гэж хуваагдаад тий. байгаа. Одоо энэ ах нь аргун элит академид бас сургалтанд явж байгаа. Тэгээд өөрөө шууд ингээл айгуу тийм буруу шүлдэг байсан юм байна гэдгийг ойлгож байгаа байхгүй. Тэгээд яг ингээд зөв техникүүдээ сураад ирэхээр өөртөө аюулгүй тэгээ хөл гараа бэртэхгүй аюулгүй өөртөө тэргүй гой сураад ирж байгаа байхгүй. Тэгээд би айгуу буруу худлаа ашигладаг байсан юм байна гэдэг. Үйтгийнхаа одоо олон улсын тий үйтгийнхаа хүүхдүүдтэй одоо хамт хөл бөмбөг тоглох нь шүү дээ. Догдолж гин үү? Тий. Монголоос шалгарсан. Бүр ахтайгаа бүр шалгарсан. Яа одоо өөр олон улсын хүүхдүүдтэй ингээл очиад тэмцээнд ороод том тэр гоё талбай тоглоно гэхээр яа би харцаж байна гоё юм уу? Тийм гоё юм. Тэгэл хурдгал явах юмсан тий. Хурдлаган Одоо энэ байгаль бэлдээд байна уу? Тийм бэлдээл тэгэл Бэлтгэл ер нь хэр хийгдэж байна. Одоо ч ер нь ойртсон байна шүү. Бэлтгэл ер нь байнга хийгдэл. Байнга хийгдэл. Одоо тэр чинь дэлхийн аварга гэдэг чинь 48 орн гэдэг чинь одоо дэлхийн хамгийн л том академитай хамгийн л том хөл бөмбөгийн эх орнуудын одоо тэр хүүхдүүд те тэр гахалтай авьяастай хүүхдүүд хүрэлцэн ирж одоо яг энэ тэмцээн уралдаанд орно шүү дээ. Хэсгийн нэг багууд тодорцсон байсан. Ямар хэсэгт ороод ямар багуудтай тоглох. Хэсгийн багууд урчин тодорцсон. Би өглөө осол харлаа. Манай 4-р Монгол улс 4-р хэсэг дээр Америк, Австрал, Монгол, Парагвай гэсэн дөрвөн улс нэг 4-р хэсэг болж ирж илээ. Урчин л гарсан билээ. Эзэн багтай нэг зам болсон юм тийм. Эзэн багтай нэг зоонд ороод одоо Чийлстэ бөө баяр. Ятгаад удаж байна уу? Үгүй автор хаана тоглолт юм бэ? Одоо хөл бөмбөг чинь нөгөө довтлогч гээл хаалгач гээл байдаг. Одоо би ингээ найруулгаар тоглоно, голоор тоглоно, ардаа тоглоно. Миний хүчийг голчлоо. Урд 2G ээгүүр тоглолт. Тэгээд довтлогоо дэмжсэн жигүүрлөө гэж орж тоглодог юм шүү дээ. Тэгээд хүсвэл гол руугаа орж найруулад тий. Ах нь яаж тоглолт гээ? Ах нь аригун гэсэн тий. Аригун хагас самбаалагч ярьдаг. Ах хэн ингээл пас өгөөл тулгуурын хагас хамгаалт нь тий. Гол пассыг өгдөг хүн байх нь шүү дээ тий. Хүч энэ Артур гэдэг нэр их сонирхолтой байна л да тий. Энэ нэрийг та нэг тайлбарлаач. Ер нь яагаад Артур гэдэг нэр өгсөн? Зүгээр л Артур нэр өгсөн. Одоо хүмүүс чинь гадаад нэр өгчлөл гэдэг. Тэгэл төвд бахан гадаад нэртэй хүмүүс үндэл гэдэг шүү дээ. Би яагаад англи нэр өгч болдгоо ингээд Артур гэдэг. Би яхаа нэг бодтой өөрөө хөл бөмбөг юм тоглодог учраас би бас Артур гүнгөт нэг юм хөл бөмбөгчний нэрийг бас бэлэгдэж өгсөн юм. Юу шиг үү гэдэг юм уу тий. Зүгээр. Артурын дуртай хамгийн одоо шүтдэг хөл бөмбөгч нь хий. Роналдо. Тий. Миний чи Магнарслан багта 7-8 мөртөө тоглодог тий. Роналдогийн дугаартай тоглодог. Тий.
За бэлтгэл сургалт ер нь бол ихээр одоо явагдаж байна. 7 хоногт хийжнээ бэлтгэл сургалтууд хийгдэж байна. 7 хоногт 3 тоглож байна уу? 3 удаагийн. 3 удаа бэлтгэл. Тэгээд тэрэн дээр цаг 30 минут хийгээл сүүлний хоёрталтаа цагаар тоглоод тэгээд сүүлд нь сонголтоо хийгээл тэгээд бэлтгэлээ хийгээл дуусна. Багш тасгалжуулагч чинь юу гэж байна? Ер нь та хэд хараад сайн байна шүү гэж байна уу? Юу гэж байна? Тийм. Хөвдөлтэй. Буруу юм хийжүүл зааж өгнө. Тэгээд наа чи буруу байна гээл те. Тийм. Саад ийшээ гүний тийшээ гүн гээл яриа хийдээд өгнө. Манай Артурын мөрөөдөл нь ер нь юу юм? Ямар мөрөөдөлтэй юм? Том болоод ямар хүн болох юм? Ямар хүн гэхээр спортын багш болно. Спортын багш Багш болно. Маш олон хүүхдүүдийг бас ийм хөл бөмбөгт дуртай болгоно шүү дээ. Артур одоо яг нэг хөл бөмбөг тоглоно шүү дээ. Яг ингээл тоглоал ээж явах үед чамд ямар мэдрэмж төрүүлдэг вэ? Яг тэр бөмбөг ингээл гол оруулаад тийм шиглэх үед бас ямар санагддаг вэ? Гоё, кайфтай л санагдав. Кайфтай гэдэг. Цаанаас аль нэг гоё. Тэгээд тэр тэмцэн дээр гол хийгээл шууд ойлол гарна шүү. Ойлол гарна. Тэгээд улсын аврах дээр яг гоё ингээ буулангаас хийдэг нь гоёсан. Кайфтай. Кайфтайсэн. Тийм. Энэ их улсын аврах дээр булангаас хийсэн юм уу? Тийм хийсэн. Яа гүйж байгаа л ганц ингээл шууд доогоор хүрх гэж зөксөн чи орц. Тэгээд шууд орлоо гоё кайфтайсэн л та. Одоо чи тэгээд Америкт очиод ингээд тэр олон ингээд гадаад улсын хүүхдүүд тоглоод тэнд ингээд гол мол хийвэл бас тэгэл орлоо л та. Орлоо авна шүү дээ. Чи ер нь ямар тоглогчийн селебрэшн юм голын баярыг дуурайхыг боддог юм? Олис гэж сайн харуун зүгээр тоглолт юм. Ханахын тамирч юм. Олис гэдэг чинь. Франц. Францын Олис баяр нь Мюнхен тоглодог тоглогч тийм. Баяр. Хоёулаа мэдгүй. Ер нь бол хүүхдүүдийн спортоор ингэж хичээлэх нь ингэж багасаа хичээлэх нь бол эцэгхийн дэмжлэг бол маш чухал байгаа гэдэг тийм ээ. Тийм. Хоёр маань бол ер нь бол энэ хөл бөмбөг ч юм уу энэ спортыг бол маш сайн дэмждэг байл. Ерөөсөө. Гоё. Байнга дэмждэг. Байнга л одоо өөртөө нэг хөл бөмбөгөөс л жоохон хөндөй гэдэг байгаа шүү дээ. Тий. Тэгсэр нөө сайн дэмжин тий. Хүүхдээ ингээд хоёр хүүхдээ яг талбай дээр ингээд тоглож байхыг анх харсан мэдрэмж ямар исэн бэ ер нь? Хүүхдийн гол хийгээд тэнд талбай дээр орилж явах даап бол хажууд бас орлоос дээрээс. Энэ эхэндээ бол би нэг олон тэр тоглолт мохолтонд нь явдгүй байсан. Ээж нь дандаа дагуулаад явал дээний дандаа хожлол дандаа мундгал дээгүүр тоглолоо л гэдэг. За би хүүхдүүд бидгнээ тоглож л байгаа нэг нь хождог нэг нь хожигддаг юм чинь гээл тэгэл нэг тоогоогүй. Дараа нь зүгээр чи нэг хамт яваач гэхээр нэг хамт очсон чинь харин одоо Артурын аав гэдэг намайг бол хүн мэдхгүй байгаа шүү дээ. Нэг багш тэгж хэлэхээр яг миний хажууд чихэнд сонсогцсон баг намайг бол мэдхгүй юм чинь тэгээд Артур өндөр хэдэн голоор хожих юм гэхээр би бас бодчихсон байгаа. Тийм сайн. Тэгээ яг дараа нь би тоглолтуудын бичлэгүүдийн гар утсаар хийсэн бичлэг болон тэгээд Монгол телевизийн спортын сувг дээр очиж суралжилж ирсэн. Тэгээд би дараа нь бичлэгүүдийг үзэж явах гоё тоглолцлээ. За одоо ингээд тун утахгүй явах боллоо хүүхдүүд маань бас багш дасгалжуулагч нартайгаа Америк нэгдсэн улсыг бол зорих байх. Хамт эцэг эхчүүд маань та хэд маань ер нь явах юм болоо авс очоод хамт хүүхдтэйгээ бас хамт байх болов уу байх. Тий. Миний хувьд бол юу байна? Хоёр хүүхэд явж байгаа учраас явна. Энд чинь урт нислэгтэй. Тий шүү. Одоохондоо хаагур яа дамжиж явах нь мэдэх тодорхой билээ захиалдаг. Тэгээ урт нислэг байгаа учраас хоёрын хоёр хүүхэд явж байна. Дээр нь зарим эцэг эхчүүд явж байгаа. Зарим нэг нь бол явахгүй зам боломжгүй байна, завгүй байна гэдэг. Тэгээд олон хүүхэд явна. 3 бас багш дасгалжуул сэтгэл зүгээс 3 хүн явах. Тэгээд 26 хүүхэд 3 хүн явахаар ч одоо эцэг эхчүүдээс аль болох бас
хамт явж энэ олон хүмүүсийг харж хамгаалж харгалзаж явах нь зөв болов гэж бодоод тэгээд би бол өөрөө явна гэж бодоод. Тийм шүү. Тийм. Бас нэг хамгийн чухал юм тэр чинь нэг аюулгүй байдал. Тийм бас. Тэгээд би чинь 6-7 хоног Америкт очиод тэгээд тоглолтоо болон тоглолтоос гадна чөлөөт өдөр тэр Нью-Йорктой танилцах нагвар цагаар явах юм байгаа юм билээ. Тийм учраас олон хүмүүс явж байгаа учраас харж хамгаалаад явсан дээр ах гэж. Тийм. Тэгээд Йоркт очиад гоё ялгаал одно тэгээд. Ялгаал. Бэлтгэлээ сайн хийгээл тэгээд яг тамирчин хүний сэтгэл зүйн да тий. Аа. За амжилт. За амжилт хүсье. Амжилт хүсье. амжилт. Гоё тоглоод олон зүйл сураад заяа. Гоё найзуудтай болоод туршлага хөрөнгөлөөлөд ирээрээ заяа. Аавд нь ч гэсэн амжилт хүсье. Хоёр хүүхдийнхээ бас одоо туслах, сэтгэл зүйч гэдэг бүх юмыг хийгээд явах нь шүү дээ тий. За амжилт хүсье та хоёртаа ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа үзэгчдээ өнөөдрийн зочноор Магна Арслан клубын тамирчин Артур, за тамирчны аав Сод хоёр нар оролцлоо. За хамт байсан үзэгчдээ маш их баярлалаа. Хөтөлбөр энэ төрөйд өндөрлөж байна. Маргааш энэ цагт иргэн уулзлаа. Тэр баяртай.